За тэгвэл дунд ахлахангийн сурагчид өдөө олонд хамрагдахгүй болсноор шим тэжээлийн дутагдал үүсэж байна гэж судлаачид өгнөлээ. Судалгаагаас 6-аас 11 насны сурагчдын 11.7% нь чихэрлэг ундаа, 17.3% нь чихэрлэг хүнс, 20.4% нь их тосонд шарж болгосон хүнсийг 7 хоногт 3-аас олон удаа хэрэглэдэг. Харин 12-аас 18 насны сурагчдын 53.1% нь 7 хоногт 1 ба түүнээс олон удаа төргөн олонны газар цайны газраар үйлчлүүлдэг байна. Дунд ахлахангийнхныг цаашид үдийн хоол хөтөлбөрт хамруулах боломж олгоосоо гэж сурагчид болон багш судлаачид хүсэж байгаа юм а. Бас хэцүүлтэй. Гэрээсээ мэдж харахгүй л хэлсэн. Нэг хүүхэд нь идэг хэмжээ авчрахаар тий хуваагаа л иччихтэй. Хаяада цайны газраас юм авчдээд хаяада гэртээ хоол идчихэд тэгээд ер нь юм иддэг юм дөө. Хичээл дээрээ юм иддэг. Ер нь тэгээд нөгөө нэг өдөр болгон мөнгөтэй ирээд яг гуанзлуу очрлоо. Тэгээд тэгж байгаа хооронд нөгөө нэг 15 минутын маань засалгаа дуусчихдаг болохоор жоохон үлсдэг. Хүүхдүүдийн сэтгэл зүйд их нөлөөлдөг юм шиг байлаа. Гинт ингээл хоол өгөө болцохоор тий. Эдгээр ч ер нь сэтгэл санаа нь ер нь бага ангийнхаараа хэврээл анх орж ирдэг 6 дугаар ангида яг одоо л яг тасаал ингээл дунд ангийн хүүхдүүдийн хэмжээнд одоо л засварлагаар яаж зөв зөкстэй засварлах уу гэдгээ одооноос л яг мэдчих эхэлж байгаа шиг. Манай сургуулийн чи ачаал бас нэлээх хүүхдтэй дунд анги ялангуяа 6 дугаар ангид 15 бүлэг байна. Энд хичээлж байгаа 7 дугаар анги бас нэг тийм бүлэг байгаа. Тэгэхээр чин тэр олон бүлгийн хүүхдүүд 15 минут нэгэн зэрэг тий цайны газараар амжиж хоолно гэж үл ер нь байхгүй. Өөрсдөө гэр орноос юм авчрал тэгэл очрлал тэгэл. Өдийн хоол нь бүх сурагчдыг тэгш хамруулах хуульдайж төр төсөв хөрөлцдөггүй гэх шалтгаанаар хэрэгжүүлэхээр цааргалсаар 6 жилийн нэрвүүдэжээ. Сургуульд өдийн хоол хөтөлбөр хэрэгждэггүйгээс хүүхдүүдэд түргэн хоолноос өөр сонголт байхгүй. Хүүхдийн одоо нэг шим тэжээлэр мэдээж хүний хөгжүүлчин шим тэжээлэр л явж хэрвээ шим тэжээлдээ хоолоо идэж чадахгүй бол мэдээж нэг жингийн дутагдалд орох гэх мэт л одоо сөрөг зүйлүүд болоод илэрдэг. Тийм учраас одоо яг хангалттай шим тэжээлийг бид нар одоо бүтэн одоо нэг тухайн хүүхдийн бүр бүтэн өдрийн хоолыг өгч чадахгүй ч гэсэн тодорхой 40%-ийг нь одоо хэмжээнээс олгоно гэдэг маань бас тэр хүүхдэд гэртээ очиод тэр хүүхэд ядаж нэг 40% авчвал тэр хүүхэд хоногийнхоо 80% хэрэгцээг ядаж хангаа явж байна гэсэн үг байхгүй. Судлаачдын хэлснээр 12-оос 18 насыг хүүхдийн эрчимтэй өсөх үе гэж тодорхойлдог. Гэтэл энэ үе дээр хүүхдүүд өсөлтийн хоцрогдолтой шимтгийллийн дутагдалд орж байгааг мэрэгжилтнүүд хэллээ. Хоолтын дадлын байдлуудын бүлгээр нь хүнсний жимсгний хэрэглээ, хүнсний ногооны хэрэглээ, сүү цагаан эдийн хэрэглээ гэдэг ин хэрэглээний талаас нь ингээд асуухад л ерөнхийдөө л 50% нь л яг нь аль болох хэрэглэхийг хичээдэг. За одоо ингээл жимс сүү цагаан эднэр болонгууд 30 хүрэхгүй хувь нь хэрэгэлдэг байх жишээ нь 3000 төгрөг өгөхлөр чи юу авч ийн гэхлээр ганц першикээ авч ийн. За гэрээсээ яг усны савтай учраас ус аяга аваа авчиж. Ийм л нөхцөл байдал. Ганцхан першикээ гэдэг чинь одоо дотор нь юу байна гэл ингээл те ямар бүтээгдэхүүнээр хийсэн дотор ногоотой ногоогүй гэдгээс хамаарал тухайн хүүхдийн яг тухайн үеийн ижлэгийн байдлын тэнцвэргүй байдлаар л хангаад өнгөрч байгаа зүйл аахгүй. Тийм учраас бид нар өдөр болгон хүүхдэд зориулаад мөнгө өгч байгаа юм чинь тэрийг шимтгийлэг байдлаар нь хангаж өгөх үүднээс энэ үдийн хоолнд нь нийтээр нь хамруулад өгчөөл гэдэг юм зүйл яригадаад байгаа юм. Цаашлаад ерхий боловсролын сургуулийн сурагчдын 2.6% нь өсөлтийн хоцрогдолтой, 2.3% нь турхаа буюу өндөртөө тохирохгүй бага жинтэй, 19.6% нь илүүдэл жинтэй, харин 6.2% нь тарган байна гэх судалгаа гаргажээ. Иймд цаашид сурагчдыг өдийн хоолнд хамруулахын тулд төсөвдөр тодорхой зардлыг эцэг эхчүүдээс гаргах боломж байгааг судалж байна.